За сайн байна уу? Ингээд өнөөдөр би эхнийхээ блог эхэлж байна. За тэгээд эхний маань блог маань болохоор Бээжингээс үгүй Монголоос Бээжин хүртэл блог байгаа. За тийм учраас тэгээд гоё юм зумаа танилцуулаад гоё явах болохоор бараг өөдөхгүй бах та. За тэгээд одоо ер нь одоо энэ нислэгийн юм тайлбар. Үүнээс би бичлэг хийгээгүй. Яагаад гэвэл латарит гэдэг нэг юм гарч ирээд тэгээд намайг онгоц руу оруулахгүй гэсэн. Тийм болохоор би маргаашийн онгоц руу хойшлуулсан. Тэгээд одоо энэ онгоцондоо яваа. Тэгээд Бээжинд төлөвлөсөн байна. За тэгээд Бээжинд онгоцонд явахдаа тохиолдсон юмуд одоо ингээд нэгтгэл хэлж байна. За тэгээд одоо би онгоцонд орсон байна. Онгоцондоо нэг ахгүй. За тэгээд одоо онгоцныхын байдлыг харуулъя. Ер нь бол амар урт юм байна. За тэгээд юм гэж хэлсэн. За би бол гадаашаа ингээд дарлаж явах учраас гоё хаа. Сэс юм нахгүй юу? Дүүлсний дараа. Эд дараа бид нэр хоол идээд тэгснийхэн дараа ийм гоё том цэвэрхэн газар байна. Энэгээр явж үзэх юмсан. Тэгээд арай өөр газар чилээ. Энэ газар байна. Нෑм гоё юм байна. Зунда. Австралид ирсэн байна. Тийм болохоор маргаашийн бичлэгээр Австралид очсон тэмдэглэлээ үзүүлэх болон тийм маргаашийн бичлэг хүртэл баяртай.